Хай замба. Манай блог зориулаад хай гээрээ. Үзэж байгаа хүмүүс. Онтаач. Аха та малгай хаанаас авсан? Наран туулчлаа. Өөрчлөө. Таиланд ч үл. Ерөнхийдөө бол захаас л шаас. Чи үсээ ханаас авсан гэж. Ирхмгээ цалаанаас болж авсан байдаг гэж. Оо энэ дээд бичлэгнэр амар гоё харагч шүү дээ. Энэ үү? Чамайг slow motion болгоно. Happy playtime. За хэрэг. Nice. Амар шааж шít. Амар шааж байна. Эмэгтэй дурчтай. Эмэгтэй. Тэ эмэгтэй дурчтай Орс юм бэ. Нэрийг сайн мэдэхгүй байна. Амар шааж байна. Амар гоё дуулж байна. Гоё дуулж байна.
Гарын дараа орно. Надад бир болж байна. Дөнгөж гэж гоё л. Амьдрал ирээ нэ. Энэ гоё нэ, энэ гоё нэ. Амьдрал ирээ. Амьдрал дэжгүй. Явсан. Үрсөөр. Тэгэж ирээ. Тэгэл ирээ. Дог хийгээд юм уу? Тэ. Хай. Thank you. Гоо ахын энийг харьцаж байна. Тэ. Харин энэ угаасаа яг энд гоё байна. Харж байгаа. За. Би food court хоол идэж байгаа. Тэгээд яг битээ ороод ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр байлаа уу нөгөө Якутаас ирсэн амтлаа штэ энэ чинь. Тэ. Тэгээ өнөөдөр үлээ маргааш үлээ гэдгийг марцсан. Тэгээ black metal ороод ирсэн. За тэгээ ийшээ ирэх юм байна шууд. Main stage хаяад. Манай төсөн дүү хамт явж байгаа. Main stage руу очиод домороо явъя л гэдэг. Одоо аудио юу? Дуусчлаа шүү дээ. Одоо явъя да дуусчлаа. Бай. 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 Юуралки хоёр хаана байна? Юу нэ? Энд ажиллаж байгаа. Одоо хаана байна? Энд оо. Яг энэ дөө. Тэ. За, төлөө. За. Өнөөдөр 7 сарын 2-нд Playtime-ийн эхний өдөр болж байна. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнд ойрт брэнд болон бас найз нартайгаа хамтран байгуулсан нэр өгч амжаагүй байгаа торгон эвлэлийнхаа бас бүтээгдэхүүнүүд эхний дээжийг танилцуулъя. Анх удаага юм хийж байгаа шүү. Манайхаа тусал дэмжихэн байвал хэлээрэй. За энэ болохоор Монгол зургийн ангийн төгөлдөр гээд залуу ерөнхийдөө хийж өгсөн Монгол өв соёлтой холбоотой хөгжимчд тэгээд энэ ерөнхийдөө ингээ хөгжим тоглоо байж байгаагаар харуулж байгаа. Playtime-д зориулсан ерөнхийдөө бол гадаад хүмүүст ерөнхийдөө зориулж хийсэн. За энэ болохоор хамгийн iconic болсон гэж би өөрөө бодоод байгаа. Тэгээд маа найз нар ч гэсэн амар дуртай байсан. За энэ залуу ингээд ерөнхийдөө simple түүний аман доторх гол зүйл нь болохоор Playtime байгаа. Амнаас нь гарч байгаа үг болгоо ерөнхийдөө Playtime-ийн тухай, Playtime дээр ийм юм болсон, ийм гоё үйдэн штэ гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө Mosquito маркаар нэг хийж үзсэн. Тэгээд хүмүүст их таалагдсан болохоор энийг шууд торгоо хэл болгосон байгаа. За хамгийн юутэй юм байгаа. Энэ болохоор за би юуг нь харуулъя. Харагддаг хөлбөр нь байна уугүй? Энэ талтай алга байна. За тэр хар дээр илүү гоё харагдах байхаа. Холтой шоч. За. За би гэрэл дээр ингээд харуулнаа. За энд ер нь юу байна вэ гэд ингээ харах юм бол яг үнд бол ингээ сараацсан юм шиг сараацсан шиг харагдаж магадгүй. Гэтэ энд бол янз янзын зүйлүүд байгаа. Яг ингээ голоос нь эхлэх юм бол энэ пянз юм байгаа. Тэгэд явах юм бол ингээ лайн ап дээр байгаа хамтлагуудын нэрс байгаа. Одоо жишээлбэл эхний өдөр байгаа хамтлагууд хамгийн сүүлд байгаа хамтлаг жишээлбэл энд дуусчих жишээ нэ. Night Train те. Тэгээ ийш ингээд явангууд мачо байна, гадаад уран бүтээлчд байна. DJ Бадхүү, гэрлээ мэрлээ. За радио энэ харагдж байгаа л юу шиг харагдж байна манайхаа жоохон олдвол та. Радио Horse.
ингэж харагдах хэвээр. Тэгээд ингээд доош явах юм бол Жижа байна. Молчедома гэдэг одоо энэ яг тайзан дээр тоглож байгаа хамтлаг байна. За ингээд ийш ингээд явах юм бол ерөнхийдөө бол энэ байгаа одоо ингээд нэг юм зурган дээр маш олон ялангуяа энэ 3 өдрийн турш байгаа ингээд хамтлагуудын нэрс байгаа. А энэ дээрээс юуг нь би онцлоод байгаа юм бэ гэх юм бол энд Easter egg байгаа. А хөгжим дуртай ялангуяа кинон дуртай хүмүүс байх юм бол эндээс нэг зүйлийг олж унших болно. А тэр нь бас нэлээд нууц байдлаар би энэ дотор оруулсан байгаа. Тэгээд тэрийг нь олсон үнд бол би яг үнд бол амар бахархалтайгаар тэр үнийг шүтмээр байна. Тэгээд 2022 оноос хойш ер нь болж байгаа гэдэг утгаар нь Playtime имэр шиг би ерөөд бол ингээд өөрөө зураад ингээд хийсэн. За энэ дараачих нь болохоор дотор тал гэдэг нэртэй зураг байгаа. Тэгээд энэ зургийн хувьд гэх юм бол нэлээд утга учиртай. Тэгээ бас нэг юм сүнслэг зураг байгаа. Яг Playtime зориулагдахаар тийм хэмжээний бас үүх түүхтэй зураг шүү гэдгийг бас хэлмээр байна. Нөгөө нэг одоо энэ дэр бүр гоё харагдчих нарда. Харагдаж байна уу? За энэ бол iconic штэ тийм мэдчихэж штэ. За энэ болохоор яг найз нарын зөвлснөөр би ингээд энэ жил дахиад гаргаж байгаа. Энэ гэхдээ энэ жил гаргахдаа би торгон хөвлөтэйгээр ингээд гаргаж байгаа. Тэгээд 2 дахь өдрийн өглөө гэдэг зургаар мэрч гаргасан. Тэгээд хүмүүст их таалагддаг болохоор би дахиад хийсэн. Тэгээд ер нь бол цөөн тоотоогоо дорхноо гадаад руу ялангуяа маа найз нар их авттай юм байлаа. Тэгээд ерөнхийдөө та бүхэн сайн мэдэх бол маа найз талигаач найз маань ном гаргаж ирсэн. 2 дахь өдрийн өглөө гэдэг ном гаргаж ирсэн. Тэр номныхон cover болж ирсэн болохоор бас хүмүүс бас дуртай юм шиг лээ. Тэгээд номонд нь бас дуртай хүмүүс энд нь бас дуртай авах болоо гэж дод гаргаж чаа. Тэгээд өмнөх нь бол дорхноо дууссан байгаа болохоор дахиад захиадгаар гэх юм уу хийж үзсэн шүү. За энэ нөгөөдөг чинь энэ яхаарахгүй бас нам авч илээ. Кулэ барьж дийлэхгүй лээ гэдэг шиг. За хэмжээ гэх юм бол худи, t-shirt гэдэг хөлбраар янз янзаар байгаа шүү гэдэг хэлмээр байна. За тэгээ мэдээж handmade гар цонхнууд байна. Үрдэг цонхнууд байна. Одоо энэ жилийн тренд болоод байгаа те. Та бүхэн юунд ерөнхийдөө сошиалд ерөнхийдөө идэвхтэй байдаг бол энэ хин гэдгийг мэдж байгаа шүү дээ те. Улаан жавсрангуй чи энд ингээд өөрөө ингээд цөөхөн дээр чинь заларч штэ манайхаа. За өөр асуух юм байна уу? Тий. За энэ брэнд шилнүүд ирсэн байгаа. Gentle Monster. Ямар монстер вэ? Gentle Monster. Gentle Monster-ын шилнүүд юм уу? Би өөрөө ч үзэж амжааг байхад хардаа ингээд дэлгээ тавьсан шүү дээ. Москот. Тий, Москотын шилнүүд байна. Би Москот өөрөө зүүдэг л дээ. Нөгөө нэг юу бууруулагчтай. Хил жоохон өдөрмөр. Энэ коборо. Энэ коборо. Энэ коборо гинэ. За би та нарт зүүж үзүүлээ. Энэ ямар гоё шил юм. Зогч байна. Ийм гоё шилнүүд байна. Яг тэ энийг үзэж байгаа хүмүүс юу хэлэх гээд байна гэхээр анх удаага бас ингээ мэрч гаргаж байгаа болохоор амар сэтгэл хөдлөж байна. Тэгээ хүмүүс та бүхэн ингээ ирээд аваарай, сонирхоорой. Оройн. За энэ юу болсон? За энэ Playtime-ийн эхний шөнийн орой болж байна. Маш сайхан байна. Залуучуудаа бүгдээрээ гоё зүг болгосон соёлтой өнгөрүүлээрэй гэж бүгдээр нь уриалж байна. Аваад юм асууж. За. Хөгжим сонсноор юу давуу талтай юм болоо? Хөгжим сонсноор өөр офстай хийдэг болохоор зүгээр амар стрессээ гоё тайлмаар байна. Өнөөдөр гоё орой байна. Тэр хүн бүгдээрээ ажилтаа стресстэй удаа бич байгаас бүгдээрээ Улаанбаатарчуудаараа монголчуудаараа сайхан стрессээ тайлж амарцгаая гэж уриалмаар байна. Хөгжим бол үнэхээр гоё фестивал, гоё бүүтүүд баригдсан байна. Монголын одоо энэ стрессээ тайлж байгаа энэ Playtime Монголд байгаад үнэхээр бол баярлж байна. Playtime шиг шоу үнэхээр олон болоосоо Ерөнхийдөө чи баярлж байна. Хэдэгчээр дээр чаа.
4-5 жил дээрж байгаа хаа. Арай дээр улам дээр улам гоё болж байна. Одоо жид алгасгүй үзэл гэсэн бод жид болгонд ер нь төрөлтөө. Баярлалаа. Welcome y'all to the Enema. Nah, man, that's subliminal, cause the insecure, they know who they are. Чиний асуултууд жоох айж байна. Гэхдээ яг дуртай газар ирсэн юм чи гайгүй л гэж бодож байна. Айгуу төлөвлөө. Би болохоор асууж байгаа зүйл маань болохоор ягаад та хөгжим дуртай болоо гэж асуумаарай. Хөгжим үү? Тэгээ ингээ хөгжим ингээд өөрөө ингээд нэг ингээд цаасаа ингээд нэг юм ингээ өгödдөг. Тэр нь ингээд би ингээд яг аим гоё хөгжим ингээд зөөлт ингээд мэдсэн байж магадгүй ингээд тэр ингээд надад ингээд хүрээд байгаа нь ингээд зөвшөөрч юм уу таан чи мэдхгүй ингээд энэ аим гоё хөгжим байна гэдэг юмыг мэдэрснээс хойш надад хөгжим бүр амар юм утгаарчтай санагдав.
Тэгээ би тэрнээс хойш юм хөгжмөнд амар их дуртай болсон байна гэж бодсон. Өнөөч гэж юу? Аа. Өнөөч гэж юу? Үнэн за яг амар ингээ хөгжмөнд үнэнч баян ингээд ерхийлдэг хүмүүсийг бодвол би бас үнэнч биш баха. Өөртөө ингээд таарлаж байгаа яг ингээд юу яаж байгаа хөгжмнүүдтэй л ингээд яг тэр хөгжмнүүдтэй бол үнэнч байдаг баха. Яг бүр ингээд нэг юм хөгжимчин хүн ч юм ингээ хөгжмийг амар эрхлүүлдэг ингээд баян хичээдэг хүмүүсийг бол би бас тийм биш баха. Тэр бол цагаад ерөнхийдөө хөгжим ийш хөгжөөл танд ямар таалавчтай байх бол та юу гэж бодож байна? яач нэ? Хөгжим аль улсуудаараа хөгжөөл илүү гоё болсон. Таны бодлоо шүү. Энэ бодлоо. Яг одооний үеийн бодлоор бол би илүү электроник тэр чиглэл рүү ингээд айгүй хавчж байгаа та. Гэхдээ яг бүр амар сууртай юм бодохоор илүү амт хөгжим тэр өөрөө ингээд навтаа амар удаан байгаад байгаа. Тэр баг тэрийгээ өөрөө илүү тэр дэм жоон систем болоо гэж өөрөө тэгж бодлоо. Электроник бол яг хоо ингээд нэг юм хүн ингээд бодохоор ч явах хэрэгтэй. Одоо ингээд дуртай байгаа зүйлээ ингээд ахиулаад ингээд явахаар амар бага орон зай байгаа юм шиг. Хоошны юмнуудаа ингээд илүү сэргээгээд ингэх нь бас илүү ингээд бүр том орон зайтай юм шиг. Тийм юм нүүрсээд байгаа болохоор над миний тэгэхээр би илүү ингээд хоошны юмнуудаа их сонсоод тэндээсээ илүү ингээд дуртай инспирэшн авч байгаа. Тийм бол. Энэ удаа ярьцгаа төгсгөө дараа нь өргөжлөөд шүү. За миний өгш хэд өдрөө плей таймд байна? 2 өдөр плей тайм. Шүн унтгоо. Шүн унтсан, сайхан унтсан шүү. Унтсан уу? Дэжгүй. Би харин чаваас нэг юм тайгуудтай гээд найз нартайгаа юм ярьж байгаа гэж хальт сонсчлоо л доо. Буруу байхгүй сте. Байхгүй. За. Нөгш юу вэ? За чиний хаар зөнтөл шүү. За. Тэгээд хойлоо нэг хальт тайлбарлаа авчих. Би тэгээд хуруугаараа хөрөхгүйгээр ингэж чеклж болно сте. Болно. За. Дэт Defiance. За. Тайлбарлаж өгөөч тэгэхгүй. Defiance гээд нэг thrash metal 90-ад онд тоглодог байсан нэг хамтлаг байсан. Одоо байха болцсон л та. Тэр нь хамаагүй шүү. Хөгжмийн урсгал нь болно. Ягаад зүүж байгаа тухай л хэлээ шүү. Thrash metal 90-ад оны тэгээд ер нь чам таалагдав. Тий, надад таалагддаг. Доотлох нь Morbid Angel death metal хамтлаг. Тий. Цагаан Carcass бас death metal, prog metal гэж баг явдаг. Prog. Тий. Nice. Харин тий. Ийшлээд. Зөөр. Ийшээ Necro юу лээ? Өөрөө мартсан байна шүү дээ. Necrophobic тий. Necrophobic гэдэг бас death metal хамтлаг. Vomitory 19 онд ирээд тоглож байхад нь би энэ merch авсан юм. Нэг чи аваад зүүцсэн баа. Тий. Бүгдээрээ ингэ үзээгүй л дээ. Гэхдээ энэ хамтлагийг Монголд ирэхэд гоё үзээд сонирхолтой байсан. За хоёлаа жоохон бөөр савруулж орё. Энэ авир юу вэ? Motorhead бүгдээрээ мэдэн штэ тий. Motorhead ойлгомжтой. Гайхалтай хамтлаг. Зөөхгүй бол тэгэл Battle Fest гэж тооцохгүй штэ. Тэгэл энэ Overkill бас ер нь ихэнх нь thrash metal хамтлагууд. Merciful Fate гэдэг бас айгуу гоё. King Diamond-ийн анхны хамтлаг байсан. Тэгээд
голынхан содом 2 хуваагаад би. Наа чи манай их нэртэй амар таалагдана. За энд юу вэ? Энэ death ер нь бол манай хамтлагийн болон миний яг хамгийн my biggest inspiration гэж хэлж болно. Ийшээ явахаар Violence гэдэг нэг хамтлаг thrash metal тэгээ Pantera ойлгомжтой. За энд юу байгаа бол Сугандаар Morbid Angel бас 2 патчтай. Юмыг яач мэдгүйгээ хоёрыг хэлчихв. Тэ. Ард чи юу? Ардо янз байгаа. Бас дахиад Dorn Sepultura бичсэн байгаа. Тэгээ дээр нь Obituary би нэр Obituary-тэй 19 он Японд тоглолтын үзээд тэгээ хамт ууж исэн. Тэгээ уучаад тасраад Signed Vinyl-ийн барнд үлдээчихэд явц. Тэгээ маргааш нь ашгүй хямагтсан байсан. Тэгээ. Миний биш ганц юм асуу. Тэгээ хоёул яриагаад басаа. Хэд хичээлдээ плат амьдарч байна? Бараг 6 дахь хичээлдээ ирж байна. Тэ. Тэгээ 4 дахь хичээлдээ тоглож байна. Тэ. Эхний өдөр 989 тайз дээр Vagabond хамтлаг дээр тоглосон. Тэ. Тэгээ ер нь манай хамтлаг 5 жил тоглож байгаа. Тэгэл сайхан байлаа. Тэ. Сайхан надаарай. За, сайхан надаарай. Явсаа. Энэ өөр асуудалтай.
Таалагдж байгаа зүйлс нь гэвэл хөгжмөн амар гоё дуурдаг. Одоо жишээ нь White Mode speaker ч юм уу. Гоё хөдөө болдог. Таалагдахгүй байгаа болохоор жоохон map нь жоохон жижигэрсэн юм шиг санагдаж байгаа. Ирж буцаад хэцүү, хонхот хэцүү. Ядарч байна. Аа. Хөгжим хэр дуртай вэ? Хөгжмөнд маш дуртай. Миний амьдралын томоохон хэсэгтэй. Дуртай. Эцэг амьд хөгжим сонсч байна. Нэг удаагүй би нэг амьд хөгжмнийг сонсдоггүй. Би ер нь хөгжим сонсдог. Би амьд хөгжим ер нь багасаа л сонссон. Тэгээ баг 7 жил юм болоо. Ер нь амар тийм ганцаардаж мацаардсан эсвэл ганцаараа үйл ч юм уу эсвэл зүгээр олоолаа байх ч юм уу нэг хань болдог гэх юм уу. Зүгээр л нааг яваар ойлгоол тэгэл би зүгээр л тэр юм дотор байгаа юм шиг санагддаг шүү дээ. Чи тэнд оршоод байна шүү дээ. Платамиг дүгнэж энэ жил хэр болж байна? Дэжгүй харин цаг агаар нь айгүй л гоё л. Бороо. Яг гоё юм аа. Гоё нөө. Гоё. За хэддэг жилдээ өсөж байгаа Хоёр дахь жилдээ. За. Нэгэн яг ингэж амар тухтай үзэж байгаагүй маа. Ингээ ажиллаар ирчихсэн болохоор. Энэ жил бол айгүй гоё тухтай л үзэж байгаа. За амжилт хүсье. За баярлаа. Найз өхнөө аваад яваарай. Byl гоё нэг гоё. Болж байна. Да. Энэ бол нэг хөрх юм шиг юм уу? Наагу би ярьчихна байгаа. За. Платам дээр хэд хичээлдээ ирж байна? Ер нь бол 3 дахь жилдээ. 3 дахь жилдээ чи тэгвэл баг хөгжмөд орох юм биш үү? Тийм ер нь бол нэлээд оролцсон. Онцлог зүйлүүдийг нэлээж платамд ирэх шалтгаан чи юу юм бэ? Ер нь бол тэгэл уур амьсгал. Тэгээ ивент. Тэгээд яг хүмүүс яг өөрсдийнхөө нэг бодол саналыг амар чөлөөтэй илэрхийлж чадж байгаа. Бид нар надад айгүй гоё санагддаг. Нэг айлч тал нэг үгээс өдлөөд байгаа юм шиг анзаарсан. Тийм анзаарсан. Ер нь бол тэгээд хамгийн онцлог шинж нөгөө нэг жишээлбэл алга уулгас ийд зүйлс эдрийг буцааж олж өгөөд нэгнийхээ хөгжил хаа. Би бас нэг уцаа алга уулгаад гэсэн чинь нэг ах шиг авчирч өгөөд. Яга юм аа. Харин мэдгүй явж байгаа л хэлцэл. Тэгэхээр юу энэ жилийн онцлог хамтлагийг өөрөө нэрлэж өөрийнхөө онцлог хамтлаг гэвэл Colors тэгээд Blindfold тэгээд өчтөр тоглосон шүү. Тийм өчтөр тоглосон. Ер нь тэгэл энэ бүгдэнд нь л туртай дөө тэгээд яг ингээд шинээр бас яг бүгдээ сайн мэдгүй ч гэсэн шинээр тэгээд сонсоод
дуртай болж эхэлж байгаа. Энэ найз нөхдөдөө тайлбарлаж өгөөч. За би энэ жилийн play time дээр 2 найзтайгаа ирсэн. Гурлаа. Найзууд ч шүү дээ. Тийм найзууд. Албад хийж хэлж байгаа шүү. За. Тийм найзууд тэгээд тэр найз болохоор энэ жил яг анхлын нөө play time баггүй. Тэр нөө баруудлынх нь. Тэр яагаад байгаа нөө камер цугтаагаад байгаа нөө. Тий. Нөгөө төлөөл яг надаас амар туршлагатай 4-5 жил явцсан юм билээ. За юу вэ нөө? Сайн байгаа. За, гоё шаач нөө. Аваад сохтой байна. Асуух юм нь юу болохоор хэд хичээлдээ ирж байна? Юу мэдэрч байна? 5. Nice. Яг 3 мөртөцөөр ирж байгаа юм байна. Гоё нөө. Гоё нөө. Аюу гоё. Нэг өөрийнхөө мэдрээч эхний жилийнхаас тад хичээл чинь ямар өөр вэ? Одоо жоо хөшрөө ядардаг болсон байна. Яг энэ жилийн playtime-ийг ирж байгаа хүмүүсийн хувьд юм бол цөөхөн болохоор бас яг зорж байгаа хүмүүс нэрж байгаа юм бол анзаарч байгаа. Тийм ээ нөө. Цөөхөн бас юм сэлүүх юм амар өнөөс юм. Яг хөгжим дуртай хүмүүс юм тий. Тэгээ food court одоо уух юм бас гоё дискаунттай байна. Тэгэхээр гоё хямдас гутаа явж байгаа юм шиг. Би бол 3 өдөрт бараг нэг саяг л үрчив шиг байна. За. Баярлаа. За. Зоолтоош.
opposite, right? Does anyone know like how to get rid of a cockroach? Салхин дээр суудсан биш үү? Арай гайгүй байна. Одоо яг найс гэж юм уу? Харин дээ. Гоё мэлгүй бол уусаа наа чи тэр чигээр орно шүү. Амар хөөсний Цагаан аач нөө. сайхан аач байна. Баяр сайхан. Супер. Супер. Анте.
Сайхан наач нь. Миний бороо бүр гоё шааж байна. Код байгаа тэр кодоор нь хайх юм бол амар гоё киноны юу байгаа шүү. Нууц код байгаа шүү. Тийм үү? Хамтгийн бүх нэр байгаа. Yeah, that's cool. A little bit more in another way.
little more dark.